Hey guys, юу яцгаана? Энэ бичлэг хүргэх минь. Энэ удаагийн дугаарт би дуудахгүй Don't Be Dumb нэртэй цомгийн нээлттэй буй рэпер манай Rihanna Хичи нөхөр болох A$AP Rocky-г онцолж байна. Түүний амьдралын талаар болон шинэхэн цомгийнхын талаар баримтуудыг ярьж өгөх болохоор Snack бариад суугаараа манайхаа. A$AP Rocky-гийн жинхэнэ нэрийг Rakim Mayers гэдэг бөгөөд 1988 оны 10 сарын 3-нд Mayers гэр бүлийн баг хүү болон төржээ. Тэр Ricky болон Erika гэх ах эгч хоёртой байсан ч харамсалтайгаар ах нь 20 наснда эсрэг бүлийнх нь буудулж эгч нь 2018 онд хар тамхи хэтрүүлэн хэрэглэж нас барсан байдаг хөрхий. За ингэж болоогүй Ракимиг 12 настай байхад нь аав нь хар тамхины эргээ шоронд орсон байдаг. Ингээ харах юм бол түүний бага нас тэрчгтээ хар тамхитай холбоотой хар бараанд дурсамжаар дөрөв өнгөрсөн гэхэд ер нь бол хэлсдэггүй. Амьдрах орон гэргүй болоо тусламжийн хорогдох байранд амьдарч хөгжим дуртай хэдий ч мөнгөгүй болохоор хар тамхи зарж студ орох мөнгө олдог гэсэн ч энэ бүхний дараа тэрээр амжилттай дуучин, сайн нөхөр, сайн аав болсныг бид бүгдээрээ мэднэ. Түүний хөгжмийн карьер тэртээ 2007 онд A$AP Mob Crew-д орсноор ер нь бол эхэлсэн гэж үздэг. Тийхүү 4 жилийн дараа буюу 2011 онд анхны сингл болох Purple Swag-ыг засаж байжээ. Түүнээс хойш 5 цомог цацсан бөгөөд хамгийн сүүлд Testing гэх цомгоо 2018 онд цацснаас хойш нэгт шин цомог гаргаагүй байгаа сонсогчдод харин ч маш их хүлээлт үүсгэж байгаа. За түүний хайр дурлалын амьдралын тухайд гэвэл хит хитэн дулаантай үргэлжлээсний нэг нь алдарт загвар өмсгч Kendall Jenner. 2017 оны Met Gala дээр хилдэж харагдсанаар тэдний үргэж байгаа нь бат болжээ. Гэсэн ч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй ба тэр оны сүүлээр салсан тухай мэдээ цацагдсан байна. Харин одоо Rihanna болон Rocky-гийн хайрын түүх хэрхэн эхэлж байсан талаар ярьцгаая. Тэр хоёр маань 2022 онд анхны хүүхдээ үлгийдээ авсан бол 2023 онд хоёр дахь хүүхдээ үлгийдээ авсан юм. За үүнээс 10 жилийн өмнө 2013 онд Rocky Rihanna-гийн Diamond тоглолтод очиж анх танилцчихсан ба тэр жилийн эцээр Rihanna Rocky-гийн Fashion Killa дууны клипэнд тоглож байжээ. Гэхдээ танилцаа шууд дурлалцаад явсан юм уугүй бол бас үгүй. Ер нь бол 2020 он хүртэл намж юм байсан шүү дээ. Яагаад тэгэхээр Rihanna чинь Hasim Jamil гих тэр бомтой найз залуутай байсан баг. Гэхдээ тэрнээсээ 2020 онд хоёр тийш болсны дараа мань хоёрын жооролт эхэлж нэ. Худалгүй сайхан хоёр хүүхэдтэй болоод одоо хүртэл тоонд гэр толгой олбож тостатайгонд хошууд үрсээр яваалээ. За бас нэг сонирхолтой зүйл гэвэл Rocky маань Dope гих нэртэй кинонд хар тамхи наймагчийн дүр тоглож ирсэн байт юм байлээ. Гэхдээ тэрээр энэ тухай ярилцлага өгтөө би бага залуу наснда хар тамхи зарж явсан үед надад бий. Гэтэ хизээч мөнгөнд дулаар шунал давтаж байгаагүй. Зүгээр л хөгжим дуртай, студ түрээслэх мөнгө хэрэгтэйсэн болохоор аргагүй өрхөнд хийдэг байсан гэж ярилцлагандаа дурдсан байдаг. За харин өнөөдрийн гол сэдэв болох Rocky-гийн фэнүүдийн дунд маш их хүлээлт үүсгээд байгаа Don't Be Dumb цомгийн талаар сонь сайхан юу вэ сонирхцгаая. A$AP Rocky-гийн дөрөв дэх студийн цомог болох Don't Be Dumb цомгийн нээлтийн өгнө аажмаар ойртох тусам илүү сонирхолтой мэдээнүүд гарч ирсээр байгаа лээ. Тэрээр тестинг цомгоо гаргаснаас хойш 6 жил болж байна. Тэрээр энэ цомгийнхоо нэрийг 12 сар зарлж төсөл дууссан гэж хэлсэн боловч төслүүдийн талаарх мэдээлэл ер нь ховор байгаад байсан. Тэгсэн ч гэсэн 2024 онд мэдээлүүд нь цацагдаж эхэлсэн. Уг цомог нь 8 сарын 30-нд DSP дээр нээлттэй ихээр төлж байсан ч энэ намар хүртэл хойшлогдсон гэж Billboard-оос мэдээлэл цацагдсан. Цомгийн нээлт хойшлох тусам фэнүүд тэр хэмжээгээр өндөр хүлээлт тавьсаар байгаа. Гэхдээ нөгөө талаас бол хэд их хойшилж хүлээгдэж байгаа зарим фэнүүдэд таагүй байгаа тухай нийтлэлүүд хүрсээр байгаа. За хавцсны зургийн тухайд гэх юм бол хавцсны зургийн дэлгэцэн ч зарим хүмүүс ингийн юм аа гих мэтийн сэтгэлдлүүд цөөнгөө ирээд амжижээ. Гэхдээ Rock өөрийн цомгийн зургийн ажилд Tim Burton-ыг хамтран ажиллахыг хүссэн ч уран бүтээлчийн цагийн хуваар таараг өгөөс манай хоёр хамтран ажиллаж чадаагүй байна. Тэгсэн ч гэсэн Rocky Tim Burton зориул өөрийн дууг тоглож үзүүлэхэд Tim Burton чамайг ийм сайн хөгжим хийдэг гэж мэдээгүй юм байна гэлсэн. Манай үнийг бас хөөхөн явуулсан бахаа. За Rocky-гийн цомгийн нээлт хойшлж байгаа шалтгаан 100% тодорхой болоогүй ч зарим дуун дээр хүүг хэллэг нэршлүүд нь бас зарим нэг алдартуудтай холбоотой маргаан үсгээд байгаа юм шиг байна. За арай нарийн ярих юм бол цомогт ашиглагдсан зураг, дуу, нэршил гэх мэт зарим юмнууд нь зөвшөөрөл эрхийн асуудал үүссэн. За Rocky энэ талаар өөрөө хэлэхдээ цомогт ашиглагдсан зураг, дуу, нэршил гэх мэт зарим юмнууд нь зөвшөөрөл эрхийн асуудалтай байгаа. Гэхдээ энэ цомог миний 6 жилийн хөдөлмөр учраас их удаан хугацаанд хүлээгдэж байна. Гэхдээ энэ хүлээлтийг чинь хөвсөрдүүлэхгүй гэж найдаж байна. Учир нь энэ цомог бол миний хамгийн сайн цомог байх болно гэж хэдэн фэнүүдийнхээ сэтгэлийг дэвтэжээ. За тэгээд A$AP Rocky-ийн цомгийг хүлээж байгаа хүмүүс хэрэг байна. Та нарт өөр мэдээлэл бол бас доор хуваалцаарай. Таалагдсан бол лайк, шеэр хийхийг битгий мартаарай.